За одоо энэ балруулнуудаас одоо background eraser тулыг сонгыг гараас ед авчларыг дагаад сонгох боломжтой. За энэ хэрэгсэл мань зургийн тодорхой хэсгийн цэгүүдийг өөрчлөхөд одоо шууд нэвтрэлттэй болгож харагдуулдаг, transparency болгодог гэсэн. Харж байгаа. Шууд дэвсгэрийг авчдаг гэсэн. За sampling сонголт төлөвөөс одоо 3 сонголт байгаа. Continuous once, background swatch. За once-ийг сонгоё. Энэ дээр бол once-ийг сонгосон тохиолдолд маус дарсан эхний өнгийг арилгана. За цагаан өнгөн дээр нэг юм. За одоо өөр өнгөн дээр үзье, шар өнгөн дээр үзье. Одоо зөвхөн шар өнгөө л арилгана гэсэн. Маус их л дарагдсан учраас. Бид шар өнгөний дэвсгэрийг аваад хийчихнэ гэсэн. За улаан өнгөн дээр авч үзье. За маусаа доош гэж дарлаа. За дахиад sampling төлөвөөс одоо background swatch гэсэн сонголтыг хий. Энэ тохиолдолд болохоор одоо зургийн талбарт одоо өнгөнүүдээс зөвхөн background color байгаа энэ өнгийг арилгана гэсэн үг. За одоо background маань улаан өнгө байгааг харлаа. Голхнаас ирэхэд улаан өнгөнд арилж байна.